Ингээ уухгүй байх үедээ маш хууртай. Уухаар аягүй сайхан ааштай болчихдээ шүү дээ манай хүн. Энэ дондох эмэггүй үед бие эрүүл мэндээ шаалдна, сэтгцэн эрүүл мэндээ шаалдна. Архиудаг хүмүүс бол байнга одоо худлаа ярина. За ямар нэгэн аргаар одоо тухайн хүнийг одоо заллин мэхлэн одоо архины мөнгө олохын тулд эсвэл гарч архиухын тулд за дээрэс нь их ууртай уцаартай болдог. Амархан гомдомтгой за нэг үг хэлэхэд л гомдоод энэ эмч намайг тэгж хэлж дээ надад тэгж хандж ийн гих жишээний дондох эмэгтэй хүмүүс яагаад өөрснөө хандахгүй нөхөр одоо хэрглэж байгаа бодис хэрглэж байгаа спирт маань этилийн спирт буюу архи маань сэтгүүр тундаа төр зур тэр хүндээ тайвшрал за тодорхой хэмжээний таашаал өгөөд байгаа учраас тэр сайхан одоо мэдрэмж байдаас тэр хүн одоо салахыг боддоггүй байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө зүгээр ядраад хэрэгэлсэн, би ажлынхаа стресс тайлахж хэрэгэлсэн, би баяр болоод хэрэгэлсэн гэх мэтийн үг дандаа өөдөөс сургуулж хэлж яадаг. Тийм ч учраас эмчлэгдэх дурггүй. Бусад өвчнөдтэй адилхан өөрөө эмнэлэг дэмжлүүлээ гэд хүрээд ирдэг хүн их ховор байдаг. Хандаж байгаа хүмүүсийн одоо ихэвчлэн оншийг хараад бидний тавьдаг л да одоо архины солиорол гэж хүнд онш байна. Энэ бол яг архин дондох өвчний сүүлийн шатанд ихэвчлэн ирдэг тэр хүний танин мэдгүй өөрчлөлт гараад архины одоо хий үзэгдэл буюу тийм эрлийн хам шинжийг илэрдэг. Тийм шинжтэй хүмүүс манайх бол 80% өөрчлөгдөж байна. Хэтрүүлээд хэрэггүй.